Ингээд замдаар явна шүү дээ, тийм ээ. Чи яа игээд. За ойлгоо. Цаг агаар замын нөхцөл байдлаас шалтгаалаад замд саадах тохиолдол байдаг штэ. Тийм ээ? Та ямар замаар явж байгаа вэ? Замын түгжрэл эсвэл өөр асуудал байна уу? За, эргээ яваарай. За, оюутлогоо. Алдарт гадны Иран Титогийн хөрөнгө оруулалттай оюутлогоо төслийг хараа явж байна. Иран Тинто. Оюутлогоо. За би сая нөгөө гашуун сухатын тамаар биш оюутлогын замаар яваад ирж байна. Оюутлогоог та бүхэндээ харуулъя. За би энэ Жимнигээс асууя. Байна уу Жимни? Оюутлогоод хэдэн монгол ажилч ажиллаж байна? Бано Жимни бано. Чи яадаг дурахгүй. За оюутлогоо. Оюу толгойд гिचнээ ажиллаж байна Жимни. Оюу толгой компани нийт ажилчдын 77 гаруй хувь нь монголчууд байдаг. Харин одоогийн байдлаар хэдэн ажилч нь ажиллаж байгаагийг нарын тоог хэлэхэд бэрх байна. Учир нь төслийн үе шатаас хамаарч ажиллах хүчний тоог хэлбэлзэж байдаг юм. Та тэр тоог яарахтай мэдэх шаардлагатай юу? Шаардлагатай. Яаралтай хэлээд өгөөч. Гिचнээ ажилт юм бай Жимни. За, зүйл яваа. Энэ нэг балан амиг ашиглахс болохгүй байна. За, ингээд энэ гадны хөрөнгө зогс зүйл яваад. Энэ шааруулаа тийм. За, ингээд энд бол маш зэгцтэй стандартны байж шигэр яв. За, энэ нэгний реклам байхгүй. Зүгээр ингээд та нар 5-7-аатай харьцуул тийм ээ. За, ингээд засварын газрууд байх шиг байна. Тээвэр идэх компаниуд нь машинууд нь энэ ингээд парктаа зогсож шиг байна. Мөн үү? Энэ зэгцтэй байж тээ ямар ч гэсэн тоос шураа алга. За мэдээж бол одоо нүүрсүүл тоос мөргөн. Гэхдээ нүүрсний чинь бас нэг бетондж өрөөд зам амыг гоё болгож болно шүү дээ. Тэ. Энд бол яг энэ зам амыг тагтаршуулаад харигжуулсан байна. За алдарт оюутлогоо дээр ирсэн байна. Оюу толгой. Жилд Монгол улсад одоо Ориолтой ямар юм гинэ баахан татвар ороод нэг татвар нь ихэд 1.5 тэрбум доллар төлдөг. За энэ олон улсын стандартны дагуу хийдэг төсөлгээд байгаа юм. Зүгээр дайраад өнгөрий. Оруулахгүй байх л да орж нэг хоол идүүл яад юм бол. Нэг цайны амсраа оруулд юм болоо. За оюу толгойг харуулъя. Оюу толгойн замаар яваад ирлээ. Нэг 100 км юм цагаан хатнаас нааш. Алдарт оюу толгой. Монголчууд бид нар чинь 34% эзэмшдэг гэдэг байгаа үстэй тийм ээ. За тэнд бол ингээд уурхаа хөрс уулцсан овоолго нь баг шиг байна тийм ээ. Оюу толгой. За ийшээ бол ингээд сайхан. Оюун байгалаараа сайхан байна. За гятаас ирж байгаа тог юм шиг байна. Оюу толгойн тогийг гятаас нийлүүлдэг. Уг нь бол 5-7 уурхаад дээр цахилгаан станц өрөөд оюу толгой тог нийлүүлэхэд яах вэ? Монгол улсад орлого орно шүү дээ. Харамсалтай нь тийм байхгүй. Энэ Хөлийн цаана Баян нуурд энэ цахилгаан станц Монголын 5-7-оос нүүрс аваад цахилгаан үйлдвэрлээд оюу толгойд барьсан төслийн юу бол Хятад Хөдөлмөрийн Баатар авсан гэж байгаа. Ягаад гэвэл тэр төсөл жилийн дотор ашиг өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээ Монгол тэгэхээр Монголын тэгээд лалрын дарга нарын хоорондын хэрүүлээс болоод юм явдггүй. Тэ? За оюу толгой. Оюу толгой гэж монголчуудаас нэрийг оноож өгдөг байсан юм шиг байгаа шүү. 5 толгой, оюу толгой, За ингээ бодтоор нь харуулж байна. Зам зур яах вэ, тийм ээ? Оюу толгойн манай төлбөртэй сэтгүүлчдийг авсраад реклам хийлгдэг. Өнгөө надаар бас харуул энд явж байгааг бас ороод гарыг чааш хэрэг шүү дээ. Ийшээ хамбог. Ийшээ хамбог тийм үү? Өмнө аймаг дуурахаар яах вэ? Хамбогдор дайрах үлээ. Ийшээ 35 байна. За ийш чааш яваад оюу толгойг харуулъя тийм ээ. 4 км явах юм байна.
За ийш хамбогд эргээд хамбогд орноо. Хамбогд хоос минь хамбогд ямар юм блэ. За тэр зам засчих шиг байна. Оюу толгойн бүтээн байгуулт. Ороод ирсэн арай ч бас цагаан ад шиг биш юм аа. Бас арай гайгүй юм шиг байна. За ингээд машин дэрэг ингээд юу лээ? Ажил хийж яах гээд байчих шиг байна. За манай 5-7 дээр нүүрс зөөж байгаа жолооч нараа би нутаг уцаж явнаа. Гэрийн зүг гэлдэрч явлаа. Тэгээд та нартаа эрүүл энхийг хүсье. Бие сайн бодоорой. Манай 5-7-д ажиллаж байгаа жолооч нараа. За оюу толгой. Энэ ил уурхаан юм шиг байна, тийм ээ. Далд уурхаан ч доош 1500 км. 1500 метрд байдаг гэсэн мэт. За ингээд гяттаас ингээд цахилгаан авч байгаа. 5-7 нүүрсийг урагшаа гаргаад гяттуу цахилгаан станц бариад тог үйлдвэрлээд буцаагаад оюу толгойд тогоо нийлүүлээд өртгөө нөхцөн гэж байгаа шүү дээ. Одоо бол зүгээр ашиг шаадаг гэж байгаа. Тэгсэн манайх байхгүй. Нөө дэрэгдээ байгаа оюу толгойд 5-7 дээр цахилгаан станц бариад тог нийлүүлээд ашгаа шааж чадахгүй говийн бүсээ хангаж чадахгүй байгаа юм л да. 5-7 дээр цахилгаан станц барьчвал уг нь оюутлага тогоо нийлүүлээд баг говийн сумдуудыг иргэдийг үнгүй тогоор хангаж бүрэн боломжтой шүү дээ уг нь. Бара. Оюутлага харуулаа. Онгоцны бодлоо өдөөл. Зөөтэй. Хамбог тал руугаа. За оюу толгойг харуулж шүү манайхаа. Энэ баяжуул хөлдүрн юм уу? За ажилчдын автобус энэ төр баг шиг байна. Нэг ээлжиндээ 1700 ажилч ажилтан гэсэн шүү дээ. 15-аас 14 хоногоо л нэг солигддог гэсэн тийм ээ. Аяш оротох. Хараа. Хамбогцсон. Энэ ингээд тэгтээ Эрдэнэтийн Зэсийн баяжмлын үйлдвэрийг байж та дагуул хот барьсан шүү дээ манайхаа. Оюу толгойд бол хэдэн сэндвчин байшин биш бүрэн хот барих бүрэн боломжтой шүү дээ уг нь. Зөв. Амнасаа хамгаалах дүрм зааварчилгаа. За яг хаа учиргүй хот бариагүй ч гэсэн бас нэг 5-7 нүүрсний уурхаа цагаан адыг бодвол арай дээр юм а да. Банкуд үйл ажиллагаа явуулж байна. Цахилгааны генераторууд байна. Цахилгааны том өндөр хүчлүүд байна. За сайтын үнэлэх олгох офис гэж байна. За орой яа гутлаа өмсөтэй. За бавахтал явж байна да. Намайг бас энэ жолоочтойгоо ширүү харьцаанд байдаг байх юм. Бид хоёр чи биеийнхээ занг мэднэ. Тийм үстэй. Ширүү харьцаг үстэй ах уу? Ширүү харьцаг үстэй. Гомдож өрөг үсдэг шүү. Монголын 5 жолоочтой амьдралыг харуулах гэж. Нүрээ улаатал. Хоёул одоо шар харьцдаг хэлэх бас улаатал шааж ин тэ. Яг за гутлаа өмслөө. За орно. Аваа. Миний юу аваа нөгөө. За иш орот. За энэ оюу толгой аймаар тийм сэтгүүлчнэр авцраад мөнгө төлөөд хоолж унтлаад оюу толгойг харуулад идэм байлээ. Надаар үнгүй харуул харуул. Би оюу толгойд ямар ч холбоо хамаарал байхгүй. Манай гэр бүлээс нэг ч хүн ажилддаг. Миний таньдаг нэг ч хүн ажилддаг. 5 толгойгоос би 1 грамм нүүрс одоо зөөж үзээгүй. Нэг ширхэг машин ч тэнд явуулж үзээгүй. За ёо. Оюу толгойтой мөн адил ашиг сонирхол байхгүй шүү. Зарим нь янз бүрийн байдлаар хуцаад манайх ч бас зарим нь илүү дутуу өвдөлтэй шүү. За шил тойл болчих л гайгүй газар байна шүү. Оюу толгой дээрлэхэлтийн төрлүүд шууд ус. Хүний бие зөвшөөрлгүй хүрэх нь бэлгийн дарамт гэж шүү. За согтууруулах хундаа мансууруулах хэм сэтгцэс нөлөөлөлт
нөлөөлттэй бодисын менежментийн журмаас цаг цалингийн системийг сайжруулалтын мэдээлэл асуудал бүр боломж байдгаа л гэж байна. Хамтран ажиллах нь бидний давуу талаа л гэж байна. Сайн байна ахында. Ахны анх удаа оюутлогоо дээр ирж байгаа. Нэг мэдээлэл өгөх боломж байна уу? Ийшээ орох боломж байд юм уу? Чөлөө зөвшөөрлийг хаанаас авдээ? Тийм үү? Ажиллагаагүй юу? Цалид авж гин. Дажгүй юу? Энэ шаардлагуудад хэр цалин өгч гин? Чи 14 хоноод 14 хоног гардаад бод солигдсон юм уу? Хоолунд давгүй юу? Энэ гадныхаа $10,000 авдаг, монголчууд $1,000 авдаг гэсэн үнэн үү? Гадныхантай барьц адилхан $10,000 ав. Заяа. Манай алт хэсэг зөөж байгаа юм чи адилхан $10,000 монголчууд дөг. Тэгжээж Монголд ядуурл буурна. Сайн байна уу? Шалган нэвтрүүлэх үү? Сайн байна ахында. Ахан лайвыг явж гинэ. Энэгээр явж байгаагийнх нэг оюутлогоо уурхаага хараад үздэм үгүй явж байгаа. Бидний чи 34% эзэмшдэг гэвэстэй. Сайн байна уу? Энэ монголчууд багсан. Сайн байна уу? Ажиллагаагүй. Давгүй. Цалиус давгүй. Чөлөө зөвшөөрлөг хүн байна уу? Мэддэг дарга марга байна уу? Дарга байна уу? Гараад ир юм асууя. Хэрэг дурлээ. Ой толгой дээр ирлээ. Шантаажлахгүйгүй шүү. Бас буруу зүрх ойлгочваа. Нэг хэсэг манай шантаажчид ирж байгаад бас байртай болж исэн гэж байгаа шүү. Нэг уянга тэргүүтэй нөхдүүд гүн балаа малаа ирээ лайвдаа шаасан удаачгүй нэг дор байран дороо шаасан гэж байгаа ш. Нөгөө Баатар билгээ авгаа уянга нөгөө их оронч чинь 25-нд энэ ч ажиж хом тэмцээ сүд болсон сүл дамаа гэж байран дороо шаасан гэж. За тэр ч яг дээр үдэг тийм болж исэн. Тэд нар шиг ойлгочих үү яана. Заханта цалин малин хэр авж гин. Зүгээр 2-3 юм асууч явъя дөө тий. Цалин давгүй юу? Энэ гадныхаа $10,000 авдаг гэсэн гадныхантай адилхан монголчуудад $10,000 өг. За хамгийн сүүл цэвэр ашигасаа 34% инээ тэр нь бол бусад асуудал. Адилхан дэлхийн төсөл том уурхай Австрали, Канадад оюутлогоо шиг уурхаад ажиллаж байгаа хүмүүс $10,000 цалин авдаг. Монголчууд адилхан авах хэрэгтэй. Ахын сард хэдэн долларын цалин авч байна? Дүү хөөе. Юу идэ? Манай security идэ юм. Цалин авч байна ахында. Боломж хийдөө хэдэн төгрөгөө? Нууцгээ та нарт бага мөнгө өгдөг юм байна л да. Нууц гэж энэ хөрг эднэрийг хүн амт ирүүл $10 юм хэлүүл ажиллаас чи хална шүү. Компани чи хэрэг цуслаа шүү гэдэг дарамт байж магадгүй байх л та бас тийм. Магадгүй шүү бас. Ил байх хэрэгтэй шүү дээ. Гадаадууд нь $10,000 авдаг гэсэн. Манай монголчуудад $10,000 цалин өг. Оюу толгойд ажиллаж байгаа 1500 ажилтаа $10,000 цалин авна. Туслан гүйцэтгэж байгаа компанийнхаа шууд хамаарл өгөх компаниудтайгаа адилхан одоо 6-7 мянган ажилч ажилтдаг гэсэн. Бүгд $10,000 авах ажил авахд 10,000 гэрүүл сөпгөл ирнэ мөн үү? Ингээд өрхийн орлого нэмэгдээд дэлхийн түвшинд цалинтай болоод ирнэ шүү дээ. Монголын уурхай шүү дээ тийм биз дээ. Тэгээ гадаад энийг шаардлагуудад тодлоо шаагаад $10,000 авах гэдэг ямар ч үгүй адилхан авах хэрэгтэй. Тэр шаардлагуудаас Монгол инженерүүд дутахгүй шүү дээ. Сайн ажиллаж байгаа шүү дээ. Тийм биз дээ. За мэдээж бол одоо ингээд харуул хамгаалалт сайн байна. Хэлгээ ажиглал шаад юм байна те. Зөвлөдөө зөв. Ер нь ийм стандарт нийл байх хэрэгтэй байдаг л байх л да. Тийм ахында. Янз бүрийн дарга нар байна уу? Байна уу? За хүн эртлэх вэ гадуур доторхойг харуулаад. За ингээд энэ хөлөөлгийн үрээ юм шиг байна. Стандарт аюулгүй ажиллагааг бол ингээд одоо ойлгомжтой тэнэггүй ойлгохоор ингээд бичнэлтэй зөвлөдөө. Тийм биз дээ. Тоош шоромороо юу ч алга. За ер нь бол гадны хөрөнгө оруулалтыг бол ашиглахад бол зөвлөдөө. Сайн байна. Ажлууд нь давгүй юу? Давгүй өстэй. Цалин үсэд авч ийн. Цалин идүү. Гадаадууд $10,000 авдаг гэсэн үү? Мэдэхгүй шүү дээ. Тэднэртэй адилхан барьц заяа. Үгүй ядаж талаар нь $5,000 өгч хэл заяа. Та $5,000 авахд бас амьдрал хот хийгээ явчин тий.
Өнөөдөр хэд авч байна? 3 сая. Өө чаавасаа $1000 өгөхгүй шүү дээ. Муу байна. Баг байна. Гадны шар толгойтууд монголчуудаас нэг илүү гарсан юм байхгүй шүү дээ. Тийм үстэй. $10,000. Та бол одоо чинь ойлгох шиг Канадад ажиллах юм бол та зөвхөн батны $5,000. Австралид батны $5,000 авах. Нэр шүү. Одоо Монголдо яахаар ингэж баг цал авах хэрэгтэй. Барьц заяа. Болохгүй эдний үйлдвэрчний хэвэл байна. Жагсаалын. Наад бол чи Монголын засгийн баяжмал алтны баяжмалыг зүгээр шуудаа гарна. Шалан дээр гарч ил өчтөр би харуулсан. Өнөөдөр Монголд зүгээр нэг нинжа нарын олборсон алтыг худалдаж аваад хилээр нэвтрүүлэхэд контрабанд болдог шүү дээ. Тэгэхэд оюу толгой алт урагшаа авах шүү дээ. Машинаараа шааж. Дураараа гоё шаачих. Ирж гин ахында. За оюу толгой хааш. Шаардлагуудаа. Гараад тэр харъя. Үзье. Таныг харуулчих. Давгүй ажиллаа наханда. Доторх нь харуулчих болохгүй бах та. За энд юу харуулгын нар юм ахында. Харуулгын нар юм уу? Айн төв хаалгын юм уу? Сайн байна. За ажилласан уу? Ингээд бетон тох хэрэгтэй байхгүй 5-7 дээр од жаргал дураагүй мөнгө гаргаад эндээс илүү арга ашиг болж байгаа шүү дээ. Зүгээр ухаан зарчиж байгаа шүү дээ улгаач. Сабацхана. Ажлуудын давлгаа. Юу хийж байна? Security хийж байна. Цалин давгүй шаардлагуудтай адилхан авч гинөө баг авч гинөө. Шаардлагуудтай байрцаа адилхан $10,000 ав. Монгол хүн Монголдо өндөр цалин авах хэрэгтэй шүү тийм биз дээ. Дэлхийн төсөл гэж тахындөө. Дэлхийн төсөл. Өнөөдөр монголчууд Австралид уурхай дээр ажилласан $5,000 авч байна. Канадад ажилласан $5,000 болж байна. Энэ чанаас гарч байгаа засгийн баяжмал, алтны баяжмал, хөдрийн баяжмал ийшээ гараад дэлхийн зах зээл дээр Лондонгийн бирж, мөн Хонконгийн бирж дээр нэг үнээр зарагдаж байгаа. Тэр Австралид, Канад чиг тийм ээ. Тэгвэл Монголд адилхан авах хэрэгтэй шүү дээ. Шаардлагуудад $10,000 авдаг гэсэн тахындөө. Барьц дуракутай юу дутгаа адилхан өлтөө амтай илдээ устаач тийм ээ. За дарга нар байна юу? Нэг 2 үг сольч Монгол хүн банта буугаад мордод нэг цайны шахруу бол амс чи байхгүй л яах вэ? Бас турж өгсөн чи маалга. Яасаахын дэ ирж гин хөөмт ирж уулзах юм бол одоо олон нийтийн хилцээс ирж уулзъя гэдэг гэсэн. Уулзъя гэж байна уу? За. Олон нийтийн хилцээс ирж байна. Ахын тэгвэл машинд очиод төрүүлээч. Оруулах юм бол намайг хөөмт оруулах юм бол дарга нарыг бол маягтай сэг гээд оруулдаг. Нөгөө захиалгатай сайтуудад ч зүгээр бүгдийг оруулаад бүгдэнд маа гэж амар гахталмгүй явуулдаг гэсэн шүү дээ. Манай төслөг мууж болохгүй шүү. Магтаараа хаалтын гэрээ шаа энэ төр шаадаг гэж байгаа. Энэ дотор ч бас муу сайн мэдээж байдаг байх л да. Мань яг хаалт маалт мэдэхгүй учраас ингээ дураараа энэ дээрээ шаач. Сабара. Саявч. Цагаад өгдөө. За явчихсан гэсэн удаас гарсан. Цаадид авч. 300 шүү дээ. 300 мянга. Тэгээ 300 нэг ирсэн. Нэг ирсэн үү? Та оюутгаа ирээсэнд явд юм уу? Гэхдээ цагаад нь явдээ сая өгдөө уулзах гэсэн. Нүүрсэнд явд юм байна те. Сая очих. Энэ оюутгаан жалаас нэр хэд авд юм бол? Тийм үү? За би очиж зам ам чинь бол харуулсан шүү. За юу. Шадлаараа л харууллаа шүү. Өөр бензин цайгаад өөрийнхөө машинтаа явчихсан тийм биз дээ. Та нараас миний түр аваагүй үз. Аваагүй үз. Энэ читэл төмөр зам дээр ирсэн уулзах чадаагүй. За. Тэгээд ажиллаж. За би өдөр амжилт. За баярлалаа. Хүн нөхцөлд ажиллаж байгаа шүү. За. За өдгөө дээр ирж явж байна. За энэ дарга сарг нь байвал уулзчээ. За яг том дарга нар гоцод байдгийн гэсэн. Бас нэг араас дурак байдаг гэсэн номероо загцсан. Энэ багванд тухай энд ажиллаж байгаа юу? Ерөнхийлөгч байсан багванд оюу толгой тууцын гишүүнгээ зүгээр байж байгаа цалин шаадаг шүү дээ. Юу л $30,000 сар шаадаг гэсэн. Сар сүндээ бузар. Манай багванд сард $30,000 шаажсан гэж шүү дээ. Юу вэ? Оюутгад ирсэн байна. Оюу толгой. Миний нөгөө юуг гаргаад байгаа. Нөгөө юу шүү дээ. Мик
Мик. За. Мик хийнэ. Миний хэвлэл мэдээлэл ингээ зогсож. Их минималист штэ. За энэ нэг GDI гэж юм бас судлаа юм аа. Тохиргоо алдчихад байна. Энэ амар юм аа. Энэ над чиг амар энэ хожааг нэг юм бид зайл. Янзыг л үзчихээн л та би. За энэ уцсныхаа гэрэн дээр би вэ штэ. Гаргаад монголчилцаа бас. Ингээд соронцтоод ингээд миний те мик болдог хүн хүнд бариулдаг. За энийг өөрийнхөө энэ төр дээр нэг соронцтойг авдаг. Энд нэ. Гой. Энэ соронцоо ардан тав. Соронцоо. Аа тий. Энийг аваа. Уг соронцоо гэдэг шүү дээ. Соронцоо. Одоо нэг нь ингэж байгаа байхгүй. Энэ дээр ингээд соронц. Ингээ мөн үү? За одоо тэгэнгүүтээ энийг ингэ штэ. Энийг гаргалаа. Сүн гарч ирж яриа өгч магадгүй байна л да. Энийг н доор нь хийлээ. Бай. Уруу харуулчлаа. Оп. Ажил чинь зүгээр нормал. Энд яаж вэ? Хоёр гэрэл асч байна. Асч байна нормал. Салхитай байна. Адэж очиж. Ана GDI ч ашиглахгүй. Би одоо энийг бол хид хидийг л ажиллуулах гал үзлээ барсанг. Эний чи гатууд үйлдвэрлэсэн iPhone ч болохоор Америкчууд хоорондоо бас ингээд дэрсэлтэн шиг байгаамаа. Зарим гаттын жижиг гарууд нь бол энэ Америкт тааруулаа хийчих юм уу санаатай гарууд. Энэ бол таарад хөөрхий. Одоо тэр боёгийн гоё юм гарцсан байлээ. Тэрийг олж авнаа. За яв тийш ойртох та яв. Ишгэж. Би ингээл энэ минимал шааж авчаа. Олон нийтийн менежер над дээр жуулсан гэсэн. За нөгөө шантаачны эх оронч ирж гэнэ. Шантаачны нөгөө эх орончийн дүртэй нэг тороолоод ирж гэнэ. Худлаа буруу нам амын бузрууд тэд нар чи шантаажлж хагаад мөнгө шаах гэж ирдэн гэсэн. Сахал самбаа тавьсан нэг галтар пеликанууд. Тэд нар байгаагүй юу? Тэд нарыг ирвэл та нар хамгаална тийм ээ. Гадны дэсэл гацаадаг нэг гачин биз та нар байгаа шүү дээ. Ирж гэнэ. За иржээвэл яг нэг 2 үг солилцоод явж болъё та тийм ээ. Ах нь юу яад чад урагшаа цагаан адмад ороод нөгөө жолооч нарын нөхцөл байдлыг харуулад замыг харууллаа. Би нөгөө гашуун сугаатын замаар явсан арай л золтой алуулцсангүй. Тэгээс ойдлогон замаар ирлээ. Тэгээ замаар нь явсан чи бас буугаад мордё та Монгол хүн байна. Айгуул орсонгүй явчлаа гэх баг тийм ээ. Орсонгүй явчлаа гэдээ харж магадгүй. Энэ нөгөө том дарга нар байна уу? Шаардлагатууд. Хариуцсан нэгж байгаа гэж байна. Шаардлагатууд байгаа юу те? Энд дөр нэг ээлжиндээ гişнэ юм ажиллаж байгаа хаа. Ээлжиндээ? Тэ? 100 гаруй байгаа. Гүг. Энэ уурхад инженер техник ажилч нийлээд 1100 байна уу? 2 байгаа 3000. Одоо туслан гүйцэтгэх компаниудтайгаа нийлээд 7-8000 гэдэг гэсэн үг үү? Харилцааны менежер үү? Оо сайн байна ахын. За. Хэн гэдэг вэ? Бачмаг. Бачмаг. Ажил төрөл гайгүй юу? Муу тайчгүй явж. Ахан дотор ороод энэ гоё үйл ажиллагааг нь харуулад гарч болох уу? Болно асуудал. Хашинтаа орж байгаа. Машин манайх дотор өөр өнөө бэлдүүлж. Бэлдүүлчих юм. За би тэгвэл энэ цэник дуусах гэдэг нөгөө утсаас очтгоо. Тэгээд доторх нь оруулчих болж байна. Танах нэг ээлжид хэдэн хүн ажилладаг? Яг одоогийн байдлаар 16000 гаруй хүмүүс л. Ахын дөө цалид авч. Уу яг шаардлагуудад 100000 авдаг гэсэн та нар бай ихэд $5000 авж гинэ. Авдаг болгон заа. Барьц. За зохицуултаа хийж ах нь нөгөө утсаа асаа гатцээ. За.
Миний батарей дуусах гэдэг байна бас ядчих яхаа. Оруулъя гинэ намайг. Оруулъя гэж чинь тэгээ ойдлогоо бас жоохон мэдээлэл та бүхэнд хүргэе. Эргээд лайв хий. Саваач миний нөгөө лайв хийдэг утас чи энэ байна л та. Энэ нөгөө аж хэд өвтэй. Энэ хэд өвтэй. А энэ ингээд батарей нь гайг байгаа шүү. Энүүгээр лайв энэ одоо 20% унтрах гээд байна. Тэ. А надад машин ирж байгаа. Ахыгаа хар цүнхийг аваад ирээ. Ахын дөө. Ахыгаа цүнхийг аваад ир. Цүнх аваад ир. Хай. Ха? Оо зүг. Энэ юу та зүг хүний юм дурж болохгүй. Энэ гадны энэ стандарт гэдэг чинь амар л зүг. Хөдөлмөр аюулгүй хамгаалалт дотоод дэг журам гээд асар нарийн өндөр зохион байгуулалттай байдаг. Одоо миний цүнхийг аваад цүнх. Цүнх дотроос лайв ид гар. Гар аваад. Лайвын гар. Гоо гарын өгч. Гар багт болно. Гар байхад болно гэж оруулъя гэж ишүү ашгүй. Бас тэр тавьдаг. Бас ном журмын дагуу авах болохгүй шүү дээ, тийм ээ. За би юу яа? Тэг зогсоол руу навч тавьчих. Бас ном дурмын дагуу зогсоол дээр нь тавьчихсаа. Хоол идэх боломж олдвол би дуудъя заа юу. Байхгүй л яах вэ? Яйггүй. За би эргээд лайв аасан заа юу. За төр хүлээж байгаарай. Би эргээд лайв аасан нэг уцаа солих гэж байна. За төр баяр та.